Гээ эзний үгэнд бүгдээрээ зүрх сэтгэлээ хандуулаад товчхон залбираад эхлэе. Их эзэн Есүс минь таньда баярлалаа. Одоо бидний зүрх сэтгэлийг Бурхны үгэнд та хандуулж өгөөч. Яков номын 1-р бүлэг дээр хэлсэн шиг бид сэтгэлийг минь аврах чадaltaй Бурхны агуу гайхамшигтай тэр үгийг зүрх сэтгэлдээ даруугаар хүлээж аваад түүнийг зүгээр нэг сонсогч биш харин хэрэгжүүлэгч байх хүчийг та биднэрт ариун сүнсээр өгөөч хэмээн залбирч байна. Есүсийн нэрээр гуйж байна. Амен. Амен. Есүсийн нэрээр гээд цоошин цуврал эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд тэгээ бид нар наадам хүртэл буюу ер нь 2 сар хагасын хугацаанд залбирлын талаар бид нар сурах болно. Тэгээ гуйлт залбирал гэдэг итгэгч хүмүүс бидний хувьд нэг талаасаа ингээд хүн болгоны мэддэг тэгээд барагт байнга шахуу хийдэг христтгэж хүмүүсийн хувьд бол магадгүй зарим нь Библийг тийм ч их уншдаггүй байх. Гэхдээ бид нар маш их залбирдаг гэж би бодож байна. Хамгийн их хийдэг, хамгийн түгээмэл үүдэг энэ зүйлийн талаар ингээ бүтэн 2 сар хагасын турш суралцсан гэж та нар гайхаж байна уу? Ямар хэрэг байгаа юм бэ би өдөр болгол залбирдэн штэ. Би яаж залбирахаа би мэднэ. Тэр өдгөө эзний заасан гуйлтыг би цээжээрээ хүртэл хэлүүл хэлнэ гэх. Бид нар залбирлыг хамгийн сайн мэддэг гэж боддог. Бас үргэлж бид нар хийдэг. Гэхдээ залбирлын талаарх яг энэ цуврал номлолыг ингээд төлөвлөж явах үед яг үнэндээ залбирлын талаар хуваалцмаар байгаа зүйлийнхаа баг 3/1-ийг нь л наадам хүртэл явахаар байсан л да. Өшөөлүүд ингээ явмаар байна. Гэхдээ бид нар нэг сэдв дээр бас хэтэрхий удаад яг хамгийн гол гэсэн зүйлүүдийг суръя гэж бодоод ямар ч байсан бид нар наадам хүртэл яг ням гариг болгонд залбирлын талаар бид нар сурах болно. Би 1994 онд яг өсвөрийн хүүхэд байхдаа Христэд итгээд тэгээ хамгийн анх Есүсийн цуглаанд очсноо санаж байна. Тэгээд одоо энэ сансрын тойрог дээр байдаг шинэ амьдрал гэж цуглаанд. Тэр үед яг энд байгаагүй л өөрснөө гэсэн байргүй байсан. Тэгээ шинэ амьдрал цуглаанд ингээд хамгийн анх бич нөгөө нэг нэм гаригийн цуглаанд очиж үзэж байгаа шүү дээ амьдралдаа Тэгэл ингээд амар сонирхол ингээд ороод тэгэл хүн болгон ингээд аюу гоё ингээд харилцаал үүднээс нь эхлүүлээ л дээ. Тавтаа морилоороо ирсэн баярлаа гэл. Тэгээ ер нь бол намайг хүмүүс тийм гоё илгэсэг дотн хүлээж авч байгааг би бол сайн мэдэхгүй л дээ урд нь Тэгэл надаа ингээд ямар гоё хүмүүс вэ гэж ороод. Тэгэл ясан чи ингээд хүн болгол над руу инээ гээл ямар гоё юм бэ гэж би чинь яасан гоё хүмүүс вэ гэж бодож ирсэн Өстой гоё хүмүүс нэг. Тэгээд цуглаа эхлээл залбирч эхэлсэн чинь би ямар сонин хүмүүс вэ гэж бодож эхэлсэн Миний гоё хүмүүс вэ гэж бодож ирсэн бодолд энэ ямар сонин хүмүүс вэ гэж. Тэгээд яг хөө шинэ амьдрал цуглааныхны залбирлын тэр хэв маяг нь яг одоо манай агуу захирам цуглааныхаас их өөр л дөө. Тэгээ зарим хүмүүстэй намайг шинэ амьдрал цуглаанаас ингээ гаралтаа гэхлээр худлаа яриад байдаг байхгүй. Ягаад гэвэл би тэд нар шиг залбирдаг. Би шинэ амьдралаас гаралтаа юм шиг тэгж залбирдаггүй байхгүй юу? Тэгээ шинэ амьдрал цуглаанд хэрвээ та нар тэр үед миний оронд байсан бол та нар ч гэсэн гайхахаар агуу захирам цуглааныхан бол Тэгэл тэднээс та маш чанга дуугаар залбирдаг нэгдүгээртэй. Айгүй чанга дуугаар ааваа гэж өрлөөд бурхан минь ээ гэж амар чанга тэгээд бурхан гэж ингээд сандал мандлаа зохиж мөхөд би чинь зочиж мочоод бараг би хаана ороод ирчихвэл гэж бодсон Тэгээ би энэ олон хүмүүс тэгээ би миний хамгийн анхны төсөөлөл яг юу гэж надад яг сэтгэл төрсөн бэ гэхээр олон хүмүүс зэрэг залбираад хэн хамгийн чанга залбирэн тэрийг сонсд юм болов гэж бодсон. Хэн хамгийн чанга залбирж байгааг нь бурхан сонсоод тэгээд тэр хүний залбиралд хариулдаг учраас эднэр ингээд бие биентэйгээ өрсөлдөөд ийм амар чанга залбирд юм болов гэж би бол анх яг тэгж бодож байсан. Тэгээ миний хажууд тэр үед ингээд нэг залуу байсан л да. Тэр залууг Төрөө гэдэг тухайн үед цуглааны шинэ амьдрал цуглааны ахлагч нарын нэг байсан юм байлээ. Би сайн мэдэхгүй. Тэгэл Төрөө намайг угаасаа яг үүдэн дээрээс огтож аваад дагуулж орж ирээл за чи миний хажууд суугаараа гэж намайг хажуудаа суулгасан байхгүй. Тэгэл Төрөөгийн залбирал бол бүр онцгой. Төрөө ингээл ааваа гэж залбирч байгаа байхгүй. Тэгэл дүнгийн залбирал эхлээл би ч нөгөө ингээл яахаа мэдэхгүй зогсож байгаа шүү дээ. Тэгэл миний хажууд Төрөө байсан. Тэгэл би Төрөөгөөс одоо яах ёстой юм гээл асуусан чи Төрөө. За би тэгэл зөндөө юм хийндэ чи тэгэл намайг дагаад хийхгүй юу би Библи уншихаар намайг дагаж уншаал Тэгэл тэр үед ингээд цуглааны үүдэн дээр ингээд баахан Библи тавьсан байдаг байсан аахгүй. Тэгээ Библигүй хүмүүс орж ирэх юм бол тэндээс аваад нөгөө хэрглэж болдог тийм. Одоо гэх шиг гар утсан дээр апп мэп байхгүй болохоор цаасан Библиэл харахаас өөр арга байхгүй. Дэлгэцэн дээр бас Библийн ишлэл мишэл гарахгүй тэр үед чинь. Тэгээ тийм юм байхгүй. Тэгээ тийм учраас хүмүүс ингээд нэг цаасан Библи авч дагуулж харахаас өөр аргагүй байсан баг.
Тэгэл нэг Библи ингээд автсан те би нөгөө хаана ямар ном байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Надад цоош нь. Тэгэл түрүү намайг энэ хэсгийг дагахаар те би чамд хэлнэ хэдвэр хуудас гэдгийг хэлэн чи тэгээ дагаад хараараа. Намайг залбирахаар чи дагаа залбираараа. Би чи Христэд итгэжгүй орж ирж байгаа шүү дээ те. Тэнгуул ингээл түрүү ингээл за намайг дагаад хийгэрэй л гэсэн. За гээл. Тэгэл дуулахаар нь тэр дуу нь айгуу гоё те. Тэгэл ингээл урд ингээл ядж яхад айгуу 3 хөөхөн охин гарч ирээд бүжиглэн те. Ингээд алтан нармар ингээл те. Урдаас хараал ингээл ингэж ингээл айгуу гоё. Тэр хэсэг нь бол бүр амар гоё те. Гэхдээ залбирлын хэсэг нь бол надад хамгийн одоо те хамгийн эхлээд намайг одоо жоохон гайхуулж те за арайчтэй гэж бас те бодож яг тэр хэсгийн залбирлын хэсэг байсан л да. Тэгэл зарим нь нөгөө яг харь хэлээр бол биш те. Гэхдээ нөгөө Солонгос пастортай ингээд эхэлж исэн сүм учраас Солонгос пастораас бас нэг ганц Солонгос үг сурчиж тэгээ бурхныг те нөгөө Монгол хүмүүс ирнэтэй жуё гэж орилохын жуё гэдэг нь бурхан эзэн гэсэн үг баггүй Солонгосоор. Тэгээ жүним гэдэг үг те тэрийг ингээд жуё гээл те. Тэгээд Монгол хүмүүс чинь жуё моё гэж орилохоор чинь би чинь ингээд гайгаал те. Ямар сони юм бэ гэж гайхаж. Тэгсэн чинь төрөө хажуу зогсож ирсэн л ингээд нүдэн айнал яг нэг номлолын өмнө те залбирах хэсэг болол. Тэгсэн чинь төрөө ингээд нүдэн айнснаа ааваа гэлтэхгүй юу. Тэгэхээр нь би айн гэл. Ай гэл тэгсэн чинь ааваа гэл дахиад гэж юм. Тэгэхээр би гайхаад төрөөгийн аав нь хаанаа муул гэж бодвол иргэн дөрнөөс баахан залуучууд настай хүн харагдахгүй юм те. Тэгсэн чинь төрөө ингээд ааваа гэж залбирч байна л да. Тэгээ би бурхныгаа бас ааваа гэдэм байх гэл те. Ингээд янз бүрийн юм ойлгож авч. Тэгэхээр миний анх ингээд яг тэ цуглаанд ирээд итгэгч хүмүүсийн залбирлыг ингээд сонсоод би үнэхээр гайхчихсан. Тэгээ дараа нь би нэг хэсэг хугацааны дараа хамаатныхаа нэг ихчийг дагуулж ирэхгүй цуглаанд. Тэгээ манай ихчийн гэр нөгөө сансарт байдаг болохоор цуглаантай айгүй ойрхон. Тэгээ ихчийг би ингээд гуйсараагаа цуглаан дагуулаа ачаад. Тэгсэн чинь манай их цуглаанд орж ийл 20 минут болсны дараа за би гарлаа гээл. Яасан бэ гэл би ингээд яасан бэ гээл тэгсэн чинь айгаад байна. Айгаад байна гэж надад хэлсэн аахгүй. Тэгээд би үгүй зүгээрээ та жоохон гүрийчгээ одоо гоё юм ярина гэдэг. Номлолыг нь би тэгжилээд байхгүй тий. Номлолыг нь би одоо гоё юм ярина та түр хүлээж байгаарай гэдэг. Тэгсэн чинь манай ихч үгүй би гарлаа гэсээр гараа явцсан л та. Тэгээд ер нь ингээд анх ингээд цуглаанд орж ирэхэд ингээд хүмүүсийн тий бурхантай харилцаж байгаа харилцаа тэр тусмаа ингээд нэг хамтын залбиралч юм уу тий. Яг энэ залбирлыг хүмүүс айгүй олон янзаар ингэж төсөөлж одоо юу гэдэг нь тий гайхаж ингэж хардсан байл тий. Бидний хувьд болохоор бид нар чинь ингээд тэ банк хийдэг те бидний хувьд ингээ ингийн харилцаа гэтэл бусад хүмүүсийн нүдэнд энэ чи сонирхолтой те яг яагаад байгаа юм бол гэдгийг нь ойлгохгүй. За тэгээ бүр харь хэлмэрлэр залбируул тэгээ бүр дуусаа штэ бүр яг юу болоод байгаа бүү мэдтэй өстой хүмүүс бүр ингээ нүдэн өрөө дээр гарна те. Тэгээд иймэрхүү олон зүйлүүд байна залбирлын талаар. Залбирлын хэв маяг байна, дээрэс нь яг залбирлын агуулга байна те. Энэ агуулга нь айгүй сонирхолтой. Тэгээ хамгийн анх би ингээ цуглаанд орж ирээд нөгөө анх ингээд Есүсийн цуглаанд явна гэдгээ ингээд ээж аавдаа хэлсэн чинь манай ээж аваар надаа нэг тий надад юу хэлсэн бэ гэхээр за яг Есүсийн цуглаанд яваач сайн амиг нь сураараа. Тэгтээ чи амиа хорлцвоо гээл. Тэгэхээр би гайхаад юу гинэ гээл тэгсэн чинь Есүсийн цуглаанд явсан хүн амиа хорлсон гэсэн гээл тий. Яг тэр үед нэг тийм кейс гарсан юм байлээ л тий. Тэгэл манай ээж аваар тий тэрийг сонсцсон тий чи амиа хорлцоо гээл. Тэгэл би цуглаанд дээрээ сууж ирсэн чинь бас нэг те тэнд нэг охин айгүй чанга залбирж шүү. Тэгээ би чи ингээд нөгөө хүмүүсийн залбирлыг сонсоол те бас сурах гээд байгаа байхгүй яа залбирд ингэ. Тэгсэн чинь тэр охин ингээл те аава намайг өхүүлж өгөөч гэж залбирж шүү. Яа би бүр пал гэж явцсан те. Йоо гоо бурхнаас бас ийм юм бас гуйнаа гэж бодсон те миний хамгийн ихний бодол те. Тэгсэн чинь уг нь те ингээд нэг хуучин хүн мөнөө өхүүлэх тухайл гуйсан юм байлээ л да. Хуучин тэр муу зан чанар те гимт амьдрал нөгөө Библиэлд хэлэхээр хуучин хүнээ өхүүлээд цоошин те Христийн дүр төрхөөр бүтээгдсэн шинэ хүнийг авмаа гэдэг. Уг нь тэр хүн тэгж залбирж байгаа байхгүй юу? Санаа нь тэр чинь би бүр хожим мэдж байгаа байхгүй юу? Гэтэ анх нөгөө нэг шинэ итгэгч байсан хүн чинь те намайг өхүүлж өгөөч мөгөөч гэдэг тэнгуут нь би чинь паал гэж явж байгаа. За би өстөө нэр буруу газараа л ирчиж гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ дараа нь би төрөөгөөс асуусан л та. Тэр охин тэг хүүлж өгөөд гэдэг яах гээд үхэх гээд байгаа мó гэж би чи тэг бүр амар ноцтой тий. Тэгээ төрөө анх надад тайлбарлаж өгчээсэн л дээ. Үгүй наа чи ингээ тий. Библиэлд Христийн дотор үхэн гэдэг тий тэр ойлголтыг хамгийн анх төрөө надад тайлбарлаж өгсөн байхгүй. Айгүй энгийнээр тий. Үхүүлэх гээд байгаа тэр юм чинь чиний хуучин тий гимтээ тэр мөн чанар зан чанар юм аа.
гэмт махан биеийн тэр хүслээ өхүүлэх тухай яриад байгаа. Тэгээ Библиэлд тэрийг хуучин хүн гэж нэрлэдэг тэ. Тэгээ харин бид нар шинэ хүнээр буюу тэ Бурхны дотор бүтээгдсэн тэр шинэ зан чанар мөн чанартайгаар амьдрах хэрэгтэй. Тэр тухай гуйж байгаа манад охин чаа. Йоо гээл тэ. Тэгээд бүр Христэд нэлээд олон жил болсны дараа та нар мэдэх бах те. Аава намайг ашиглаач гэдэг нэг үгтэй залбирал те. Нийгэмд ямар их буруу ойлголтыг те түгээсэн бэ? Сөрөг ойлголтыг те. Нэг талаасаа буруу гэх юм уу, сөрөг гэх юм уу? Итгэгчдийн хувьд бол энэ бол чин сэтгэлийн залбирал мөн штэ. Аава намайг ашиглаач. Тийм үсттэй. Бурхан биднийг те биднэрээр дамжуулан Бурхны дээр гайхалтай агуу үйлсүүдийг хийж бидний эргэн тойрны нийгэмд өөрчлөлт хийгээсэй гэж хүсдэг. Тэгж л залбирсан залбирал. Гэхдээ олон нийтийн өмнө бол энэ залбирал яаж байгаа вэ гэхээр ойлгохдохгүй юм, тийм үү? Ойлгохгүй учраас яг ямар утгатай гэдгийг нь ойлгохгүй учраас хүмүүс буруугаар ойлгож. Тэгэл те Христийн галзууч гэдэг юм уу те ингээд янз бүрээр ингээд хэлж байгаа. Би анх ингээд залбирлын тухай миний ойлголт бол юу гэхээр яг л бусад шашнуудын хувьд одоо залбирал гэж юу байдаг вэ те? Яг л тэр ойлголтоор л ингэж би ойлгож байсан. Тэгээд цуглаанд очиод миний нүд орой дээрээ бол маш их гарсан л да те тэр залбирж байгаа тэр залбирлуудыг сонсоо те хүн бас ингэж залбирна гэж байдгаа л гээл те. Тэгэл маш л их те үнэхээр ингээл тэнцээч уйлах нь уйлаал те ингээл бөө юм болж байгаа юм чи. Маа цуглааныхын чи сэтгэлийн хөдөлгөөн багтаа хүмүүс л те бид нар яг шинэ амьдрал цуглаантай харьцуулахад те бид нар арай багтаа юм шиг надад санагдав. Гэхдээ бид нар уйлдаг л да. Тийм бид нар бас баярлдаг те би тэрийг үгүйсгээгүй. Тэгээд юу гэхээр надад ингээд за залбирал биднэрт бол их тийм ойр үргэлж хийдэг зүйл. Гэхдээ бусад хүмүүс энийг хараад тэ бас юу гэж гайхдаг вэ яг. Энийг тэ би ингээд бодохдоо тэ надад их хөвгөлтэй санагдсан л да. Та нарын хувьд ч гэсэн тэ анх яг ингээд цуглаанд ирээд итгэж хүмүүс яаж залбирж байгааг тэ та нараа хараад тэ гайхажсэн тохиолдол зөндөө байгаах тэ тэр тусмаа харил мэлээр залбирх юм бол бүр гайхажсэн баг. Өнөөдөр хэдүүлээ хамтдаа яг энэ залбирлын талаарх цуврал номлолуудыг залбирал бол харилцаа юм а гэдэг сэдвээр хэдүүлээ хамтдаа суръя. Тэгэхээр залбирал гэдэг бол тэ ямар нэгэн тийм майн мэгзэм шиг биш. Эсвэл бусад шашнуудын хувьд тэ бид тэ бусад шашнууд өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу яаж тэ гуйж залбирдаг вэ? Түүн шиг бол бишээ. Үүнээс шал өөр ялгаатай зүйл гэдгийг бид тэ ойлгох хэрэгтэй. Бурхан биднэрт өөрийнхөө үгийг хуучин гэрээний үед бол янз бүрийн арга замаар Бурхан өөрийнхөө үгийг илэрхийлдэг байсан. Ич үзүүлэгчдээр дамжуулаад, байгалийн үзэгдлэр жишээлбэл Мөсед бол галанд тэ шатаж байгаа тэр бутаар дамжуулаад ч гэдэм үү те. Баракд бол бүр илжгээр дамжуулаад ярьсан түүхч бий те. Бурхан өөрийнхөө үгийг янз бүрийн арга замаар ингэж хүмүүст илэрхийлдэг байсан. Өөрийгөө илэрхийлж байгаа. Харин хүмүүс өөрсдийгөө Бурханд илэрхийлэх арга зам бас яах нь байх хэрэгтэй. Хүмүүс өөрсдийгөө Бурханд илэрхийлэх тэр арга зам нь бол залбирал. Энэ бол харилцаа байгаа. Бурхан биднэртэй харилцдаг. Бид буцаагаад залбирлаар дамжуулж бид Бурхантай харилцдаг. Тийм учраас бид нар залбирлыг тэ зүгээр нэг юм гуйдаг арга хэрэгсэл, арга зам гэж бид нар ойлгож болохгүй. Зүгээр нэг гуйлтын тэ бидний хувьд Библиэлд ингээд залбирлыг олон хэлбэрүүд бичигдсэн байдаг л да. Тэдний нэг нь үгээр хүсэлт, гуйлт, хүсэл гэдэг утгатай үг байгаа. Залбирал гэдэг нь гуйлт, хүсэлт, гуйлт гэдэг үг байна. Ихэвчлэн бид нар залбирлыг ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарсан үед Бурханаас ямар нэгэн юмыг тусламжийг гуйхтаа бид нар хэрэгэлдэг хэрэгсэл гэж харж гэнэ үү? Эсвэл Бурхантай бидний харилцах тэр арга зам гэж харж байна уу? Хэрвээ энэ харилцаа болвол энэ бол зөвхөн гуйлт хүсэлтийг давсан илүү том ойлголт гэсэн үг шүү дээ. Гуйлт хүсэлт бол энэ харилцаанд дунд яаж вэ? Зөвхөн нэг хэсэг нь багхгүй юу? Тийм учраас бид нар залбирал эсвэл Бурхантай гуйж ярина гэдгийг тийм ээ зөвхөн хэрэгцээ гарсан үед хэрэгэлдэг зэвсэг биш харин түүнтэй өдөр тутам ойр дотны энэ харилцааны тэр бидний хэрэгсэл гэж харах юм бол арай өөр болох байна. Библиэлд биднэрт бидний амьдралд хандсан хамгийн тэр нэн тэргүүний дуудлага бол Бурханы эцэг ба түүний хүү Есүстэй нөхөрлөл гэж хэлдэг. Энэ нөхөрлөл бол юу гэхээр зөвхөн Бурхан биднэрт нэг үгээ илэрхийлээд байдаг биш буцаагаад бид түүнд зүрх сэтгэлээ илэрхийлэх, бодол санаагаа түүнд хэлэх, мэдрэмжээ Бурханд бид нар илэрхийлж хэлэхтэй яг энэ амьд бодиттой харилцаа байхгүй. Тэгэхээр бидний зүгээс Бурханд өөрсдийнхөө тэр бодол санаа, мэдрэмж, итгэл үнэмшил тийм ээ туулж байгаа, амсж байгаа энэ зүйлүүдээ бид нар Бурханд хэлэх, ярих те энэ арга зам байна. Залбирахгүй бол Бурхан мэдэхгүй гэсэн үг үү? Үгүй тийм биш.
Библиэлд Бурхан бүхнийг мэддэг гэж хэлсэн байгаа. Миний ямар нөхцөл байгаа бүгдийг мэддэг. Тэгвэл би түүнд хэлэх шаардлагагүй юу? Та юу гэж бодож байна? Шаардлагагүй юу? Тэр бүгдийг мэдж байгаа шүү дээ. Таныг хэлэхээс ч өмнө мэддэг гэж Библиэлд хэлдэг тийм үү? Юу ч яриаггүй байсан ч Бурхан бүгдийг мэддэг гэж байгаа. Тэгвэл түүнтэй ярих шаардлагагүй юм биш үү гэж. Хэрвээ ийм байдаг бол би тэгвэл энд байгаа залуучуудаас асууя. Та нарын аав ээж чинь та нарыг мэдэрдэг. Эрийг та нар мэддэг үү? Юу ч хэлээгүй байсан буруу юм хийцэн байхад хүртэл ингээд ээж аав хоёр ягаад ч мэдсэн бидэн шүү дээ. Би хэлээгүй байхад те нэг мэдсэн байд шүү дээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ мэддэг байхгүй юу? Тэгвэл ээж аав хоёр мэдж байгаа юм чинь би ээж аавтайгаа ярих шаардлагагүй гэж бид нар боддгоо. Эсвэл эцэг эхийн хувьд энд байгаа те эцэг эхчүүдээс асууя те. Үр хүүхдээ бид нар мэдэрдэг үү? Мэдэрдэг, нэг юм болохгүй байгааг нь мэдэрдэг, баяр хөөртэй байгааг нь мэдэрдэг, нэг л өөр байгааг нь бид нар мэдэрдэг тийм үү? Мэддэг. Тэр байтугай те манай эхнэр болвол те Бадамз бол Отког бүр манай хүүг бол бүр яг мэддэг айгуусан. Би яг нэг мэдэрдэг байхгүй юу? Нэг юм болохгүй байгааг нь би бол мэдэрдэг. Гэхдээ Бадамз бүр яг таг мэддэг те бүр те. Тэгэл Бадамз нэг хоёр асуулт асуугаал чи ингэсэн үү тэгсэн үү гээл те хоёр асуулт асуухад л Отког тиймээ л гэдэг те. Гэхдээ мэдж байгаа нь ярих хэрэггүй гэсэн үг биш. Харин мэдж байгаа нь тэр ярих хэрэгцээ шаардлагыг улам илүү нэмэгдүүлж өгдөг. Ярих хэрэгтэй. Ойлгох тийм үү? Бурхан ойлгодоггүй учраас илүү сайн ойлгохын тулд бид нартай ярих хэрэгтэй биш. Харин Бурхан бидэрт хайртай учраас тэр бидэртэй харилцахыг хүсдэг. Тиймээс Бурхан биднийг өөртөөгөө харилцаатай байлгахын тулд өөртөөгөө дотн нөхөрлүүлэхийн тулд тэр биднийг бүтээсэн бөгөөд тэр биднийг дуудсан. Залбирал бол түүнтэй харилцах бидний өдөр тутмын байнгын яах нь вэ? Тэр арга зам. Залбирлыг бид нар зөвхөн гуйлт хүсэлт гэж бид нар харж болохгүй. Есүс эзэн маань энэ дэлхий дээр хурж ирээд биднэрт залбирал бол харилцаа юм а гэдгийг маш тодорхой харуулсан. Есүс нэг талаасаа хүн нөгөө талаасаа 100% Бурхан байсан гэдгийг бид нар мэдэн тийм үү? Тэгвэл Есүс хэрвээ Бурхан байсан бол түүнд юу н залбирах хэрэг байхгүй үсттэй. Маш энгийн логикийн хувьд бол тэгж бодогдохоор. Гэтэл Есүс энэ газар дэлхий дээр амьдрахдаа Бурхан эцэгтэйгээ тэр ямар ойр дотн залбирлын харилцаатай байсныг хэдүүлээ харъя. Зарим жишээг л харъя. Луук номын 5 дугаар бүлэг дээр тэр эзэнгүү газар руу залбирдаг байлаа. Түүнийг үргэлж өдөр болгонтой олон хүмүүс тойрол тэр маш завгүй үйлчилдэг байсан учраас Бурхан эцэгтэйгээ цаг гаргаж ярихын тулд нөхөрлөхийн тулд тэр зориуд яах нь хүмүүсээс хол өөрийгөө тусгаарлаад Бурхан эцэгтэйгээ залбирах тэр ярилцах цагийг гаргадаг байсан. Луук 6-аас харах юм бол Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөвөө гэсэн. Өчигдөр Бадамз битээр өдөр тийм ээ битээр болцоод сууж байсан чинь Бадамз надад нэг хөвгөлтэй юм ярихгүй юу? Яг урд өдөр нь би завгүй байсан учраас манай эхнэр нэг такси бариад нэг тийшээ явсан. Нэг тийшээгээ явсан. Тэгээд тэр таксины жолооч нь нэг хүүхэн байсан юм байна л да. Тэгээд тэр хүүхэн таксинд сууснаас нь хойш утсаар ярьж эхэлсэн гинэ. Тэгээд аавтайгаа утсаар ярьсан гинэ. Тэгээд Бадамз надад тэрийг зүгээр ингэ ярьж байсан аахгүй. Аавтайгаа тэр нэг таксины жолооч эмэгтэй аавтайгаа яаж ярьж байгааг. Тэгээд яаж юу гэж хэлсэн бэ гэхээр аав та сайн уу гэж утсаар залгаж эхлээд танаа ажилд дайжгүй юу, ээж гайгүй юу, таны бие гайгүй юу гэл. Тэгээд Бадамз хөө хинст аавда ямар их санаа тавьдаг охин бэ л гэж бодсон. Тэгэл үргэлжлүүлээ л таны ажил хэдэн цагаас тарах юм, би гадуур такси бариад явж гин, ажилчин тарах үед би таныг очиод авъя, та манай гэрт ирээ тэгээд хоол хийж идээд мэдээд гэл. Бадамз хөөхстэй ямар аавда хайртай, ямар гоё охин бэ гэж бодсон. Тэгээ явж исэн чинь тэр охин тэгсэн гинэ. Орой ирээд тэгээ та манад хончих. Хэдүүлээ оройжонгоо тоглоё, та мөнгөтэй ирээрэй гэсэн. Тэр ярианы төгсгөлд. Хэдүүлээ оройжонгоо тоглоё, та мөнгөтэй ирээрэй. Бадамз нүд нь орой дээрээ гараад. Хөө энэ охин чи бүр аавыгаа шулахаар шийдсэн охин байна. Надаа яг гоо энийг Бадамз яриа би анх таксинд зугаа тэр охиныг аавтайгаа ярьж эхлэхтэн би үү гэд бараг уярж хайлаа харин оройжонгоо хэдүүлээ тоглоё, та мөнгөтэй ирээрэй гэхийн сонсоод миний анхны тэр бодол маш их өөрчлөгдсөн гэ манай гэр. Тэгээ би мэдээж тэр өх аавдаа хайртай. Гэхдээ түүний аавыгаа авчирч байгаа тэр зорилго нь яг ямар байсан бэ? Хөгжилтэй л дөө.
Тэгээ Бадамжил надад юу гэж хэлсэн бэ гэхээр энэ монголчууд чинь нөгөө мөрөөдө тоглоом гэдэг нь те зөвхөн найз нөхөд ингээд найз нөхдийн дунд юм танихгүй хүмүүстэй тоглох биш бүр гэр бүлийнхэн дотроо хүртэлтэй ээж автгаа хүртэл мөнгөөр мөрөөдө тоглолт юм биш үү гэд надад бүрхэн нүднээрээ дээр гарсан ярьсан. Тэгээ би вау тэ яандал гэж бодсон. Есүс Бурхан эцэгтэйгээ тэр харин яг ямар харилцаатай байсан бэ гэдгийг төлөө харъя. Тэр ганцаараа залбирч байсан. Дагалдагч нараа бас дагуулсан явдаг байсан те заншсан ёсороо буюу заншил ёсоор гэдэг чинь үргэлж хийдэг зүйлийг хэлж байгаа тийм үү? Үргэлж хийдэг зүйлийг хэлж байгаа. Залбирч байсан. Тэр байтугай загалмай дээр хүртэл Есүс аава тэднийг уучлаач гэж залбирч байгаа. Би л Есүсийн оронд байсан бол загалмайн тэр аимшигтай тэр зовлон энэ дунд те намайг цовдлж байгаа хүмүүсийг хараад те эдгэрийн дээр хөхөрт галаа буулгаараа л гэж залбирах байсан баг. Би бол аава миний өшөөг аваараа л гэж залбирах байсан баг. Хуучин гэрэн дээр Давид хааны тийм залбирлууд зөндөө бий л те та нар хараараа те. Сэтгэл хөдлөл төр эмоцоо те байгаа чигээр нь гаргаж байгаа те. Гэтэл Есүс болохоор те аава тэднийг уучлаач гэж. Ямар гайхалтай залбирал, ямар гайхалтай харилцаа вэ те. Би тэгээд анх бас яг Библи дээрээс яг энэ үгийг би уншаад ягаад тэднийг устгаач гэж залбираагүй юм бол тий ягаад тэдний дээр одоо хөхөрт галаа буулгаа шийтгэж гэж залбираагүй юм бол доо гэд би гайхчихсан. Би л байсан бол зөвхөн тэгэх байсан гэж бод. Гэтэл Есүс энэ дэлхийд биднийг аврахын тулд ирсэн болохоос ялалж шийтгэхийн тулд ирээгүй гэдгийг хожим ойлгосны дараа Есүсийн энэ залбирал ямар учиртай болохыг тий тэндээс яг ойлгосон. Ямар гайхалтай зүрх сэтгэл тэр харилцааг тий Есүс эцэгтэйгээ тий өнгөрүүлдэг байсан бэ. Түүний энэ харилцаа үнэхээр те онцгой байсан байгаа байхгүй юу. Тэгээ Есүс одоо ч гэсэн залбирсаар байгаа. Ром номын 8 дугаар бүлгийн 34 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Христ Есүс нь үхсэн. Тэгээ бүр амьлуулагдсан. Яг одоо Бурхны баруун талд буй. Тэгээд бидний төлөө зуучлан гуйдаг нэг юм аа. Нэг үгээр хэлэх юм бол Есүс энэ дэлхий дээр байх хугацаанд тэр залбирсаар байсан Бурхан эцэгтэйгээ харилцаатай байсан. Тэр одоо ч гэсэн яах нь вэ? Бурхан эцгийнхаа баруун гарт суугаад тэр залбирсаар байгаа. Түүнтэй харилцсаар байгаа. Гэхдээ ингэж байгаагийн зорилго нь тэр бидний төлөө үнийг хийж байгаа гэдгийг тэ хараад вау. Үнэхээр гайхалтай. Есүсийн тэр хайр ямар агуу вэ гэдгийг. Түүний энэ харилцаа тэ үнэхээр онцгой тэ энэ гайхалтай гэдгийг хараад хөөх би бас ямар ч үед загалмайн тэр үхэл дээр байхдаа эсвэл тэ Бурханы оршихуйг хамгийн тэ надтай ойр байгаа тэр үед ямар ч үед би яг ингэж залбирч ингэж Бурхан эцэгтэйгээ би ойр дотн харилцаатай би байх уу гэж би өөрөөсөө асуусан. Тэгээ би өөрийгөө эргээд харсан чинь ер нь бол те би ингээд за баяр хөөртэй гоё юм тохиолдохоор Бурхан минь танд баярлаа гэд талархлаа илэрхийлдэг. Талархлын залбирал гэдэг те түүнийг би өргөдөг. Ямар нэгэн буруу зүйл хийсний араас би бас гимшлийн залбирал те гимшиж би бас залбирдаг. А гэхдээ ихэнх тохиолдолд те би хэрвээ миний залбирж байгаа цаг буюу зөвхөн нөгөө гуйлт гэдэг нүдээр бид нар одоо харахгүй штэ тий харилцаж байгаа Бурхантай харилцаж байгаа цаг эсвэл түүнтэй харилцахгүй байгаа цаг хоёрыг дэнслээд харах юм бол би харилцахгүй байгаа нь миний хувьд илүү их байдаг. Илүү их. Тэгээд би яг эндээс юу гэж харсан бэ гэхээр яаж би тэгвэл Бурхантай тий тогтмол ойр дотн харилцаатай илүү тийм харилцаатай байж болох вэ? Яг хөө би ингээд хин нэгэн үнтэй харилцахгүй байх тий одоо цаг хугацаа орон зай ч юм уу хамт байхгүй гэх мэтээс болоод эсвэл одоо үед байх тий утсаар ярьж болно тий харилцааны бас нэг арга хэрэгсэл байна тий видео кол хийж болно ямар ерөөлтөө үед бид нар амьдарч байна тий а гэхдээ юу гэхээр хүссэн үнтэйгээ би яг хүссэн хизээл бол хизээ би бас харилцах боломжгүй байдаг. Гэтэл Бурхан эцэгтэй бол хизээл бол хизээ ямар ч нөхцөл байдал донд юунаас ч үл хамааран бид харилцах энэ боломжтой байгаадаа тэ үнэхээр талархаж байгаа. Есүс бидний төлөө одоо ч тэ залбирсаар байгаа нэг. Тэгэхээр залбирал гэдэг бол тэ маш чухал тэр харилцаа. Тэгээ энэ бол цоо шин төрлийн тэр харилцаа. Лук номын 11-р бүлгийн 1-2-ыг хэдүүлээ харъя. Нэгэн газар түүнийг залбирч дууссаны дараа шав нарынхан нэг нь түүнд эзэн Йохан шав нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. Тэгэхээр Есүс Бурхан эцэгтэйгээ харилцаж байгаа тэр харилцаа тухайн цаг үед амьдарч ирсэн тэр евдээчүүдийн үед тэдний Бурхантай харилцдаг байсан харилцаанаас бүр тэс ондоо байсан. Тийм учраас тэд нар гайхаал байсан байгаа. Гайхаал байсан. Ямар сони энэ Бурхантай ингэж харилцдаг юм баг та.
Би нөгөө анх цуглаанд орж ирээд миний нүд орой дээр гарсан шиг те. Юудэчүүд чинь Бурхны сонгосон ард түмэн штэ. Хуучин гэрээний туршид Бурхантай харилцаатай байсан тэр ард түмэн штэ. Түүний хүндлэн дээдэлдэг те тэр ард түмэн. Гэтэл тэр ард түмэн Есүсийн Бурхантай харилцах тэр харилцааг хараад нүдэн орой дээр гарч байгаа юм. Библиэлд Есүс өөрөө дагалдагч нартаа маш олон зүйлийг санаачлагаараа зааж өгч байгаа. Инг тэг гэ те зааварчилж. Харин Библиэлд цорын ганц дагалдагч нар өөрсдөө санаачлагаараа те Есүсээс биднэрт нэг юм зааж өгөөч гэж гуйж байгаа цорын ганц гуйлт нь энэ баггүй юу? Бусад өөр юу ч дагалдагч нар тэгхийг бид нар зааж өгөөч гэж асуугаагүй. Харин Бурхантай яаж харилцахыг бид нар зааж өгөөч гэж асууж байгаа байхгүй юу? Тэр үед баптизм хүртээгч Иохан те дагалдагч нартаа бас хэрхэн залбирах тухай зааж явж л те. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр тэр Иохан дагалдагч нартаа яаж залбирахыг зааж өгдөг тэрэн шиг зааж өгөөч. Тухайн үед хуулийн багш нар, юудэчүүдийн алдартай хуулийн багш нар өөрсдийн гэсэн ийм онцгой залбирлуудыг бичдэг байсан. Онцгой залбирлуудыг. Тэгэхээр одоо дуулал номон дээр маш олон залбирлууд байгаа шүү дээ. Тэрэн шиг гэсэн үг заяа. Давид хааны бичсэн залбирал шиг ч гэдэг юм уу те. Хуулийн тэр багш нар өөрсдийн гэсэн нэг онцгой залбирлуудыг бичээд тэгээд энэ залбирлуудыг те та нар ингэж залбирах юм бол үр нөлөөтэй. Ингэж залбирах юм бол Бурхан сонсно гэдэг ч юм уу те. Ийм байдлаар заадаг байсан байхгүй. Тийм учраас Есүсийн шавнар нь яасан бэ гэхээр Есүсийг бас агуу багш гэж тэд нар чинь хүлээн зөвшөөрж байгаа дагж байгаа шүү дээ. Тийм учраас юу гэхээр хуулийн багш нартаа бол зүүрлээгүй л дээ. Гэхдээ арай жоохон ойртуулад Иохан Баптисттай те дөхүүлээд тэгээд Иохан дагалдагч нартаа нэг залбирлын өөр хэв маяг тийм өөр амьдралыг зааж өгөөд. Тэрэн шиг биднэрт тэгвэл та зааж өгөөч. Яг гэвэл Есүсийн шаал өөр өсөн хинтээ ч зүүрлэхийн аргагүй тийм онцгой харилцаа байсан байхгүй. Тэгсэн чинь тэр тэдэнд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар залбирахдаа Аава таны нэр ариунаар дуурсдгаа таны хаанчлал ирдэгвэ гэдэг. За бидний мэддгээр эзний заасан гуйлтыг яах нь хэлж өгч байгаа. Би эзний заасан гуйлтыг өнөөдөр та нарт заахгүй. Дараа нь манай оргил энэ сэдвэр биднэрт те дараа нь бүтнээр нь гой бид нар зааж өгнө. Харин би өнөөдөр зөвхөн Аава гэдэг үгэн дээр зөвхөн энэ үгийг би та бүхэнд тайлбарлаж өгье. Есүс дагалдагч нартаа залбирлын талаар зааж өгөхдөө Бурхныг Аава гэж дууд гэж. Аава гэж дууд. Тэгээ энэ цоо шин зүйл. Цоо шин зүйл. Соёлын хувьд ч тэр тэ ахуй соёлын хувьд ч тэр тэд нар залбирдаг ард түмэн байсан. Гэхдээ тэд Бурхныг Аава гэж урд нь яах нь дууддаг байгаагүй. Харин одоо яаж байгаа вэ гэхээр Есүс тэднэрт залбирлын цоо шин арга замыг зааж өгч байгаа юу? Бурхныг нэг талаасаа хэлэх юм бол Бурхныг хэн гэж танилцуулж байна. Аав, Бурхан бол та нарын аав, эцэг. Тийм учраас та нар түүнийг аав гэж дууд гэж хэлж өгч байгаа байхгүй. Энэ бол залбирлын тэр цоо шин арга зам, цоо шин тэр харилцаа. Тэдний мэддэг тэр ойлголтоос шал өөр. Хуучин гэрээний үед Бурхан Библиэлд эсвэл тэр олон хүмүүсийн түүхээр дамжуулаад Бурхан бол жишээлбэл эдгээгч эзэн гэдэг тийм. Эсвэл Бурхан бол хангагч эзэн гэдэг ч юм уу. Тэр бол хамгаалалт гэдэг ч юм уу, ялалт гэдэг ч юм уу. Ингээд олон нэрүүд байдаг тийм үү хуучин гэрээн дээр. Бурхан бол миний одоо хорогдох газар шиг тийм үү. Тэгэхээр зовлон бэрхшээл ирэх юм бол жишээлбэл яах нь вэ? Бурхан бол та миний хорогдох газар, миний хатан суур гэдэг ч юм уу те. Тэр нэрийг нь дуудаа залбирх нь вэ штэ. Өвчин туслаа. Тэр үед яах нь вэ? Бурхан та бол эдгээгч эзэн гэ түүний эдгээгч гэдэг тэр нэрийг нь бариад залбирч байна. Дайн тулаанд орохдоо яаж вэ? Бурхан бол миний туг эсвэл миний ялалт гэдэг те тэр нэрийг нь бариад залбирч байна. Ерөнхийдөө тэд нар Бурханыг нэрлэдэг тэр нэрнүүд яах нь вэ? Бага. Адонэ, Элохим гэх мэттэй еврей хэлээр бол тийм олон нэрүүд байгаа. Бурхны талаарх тэр ойлголтууд тэднэрт байсан. Харин аав гэдэг энэ харилцаа эцэг хүүхдийн аав хүүхдийн ийм ойр дотн харилцаа тэднэрт байгаагүй. Тэгээд Есүс тийм учраас яасан бэ гэхээр та нар Бурхантай харилцахдаа түүнийг аава гэж дуудаж болно. Аава гэж дуудаарай. Энд дээр юу гэсэн бэ гэхээр та нар залбирахдаа Тэнгэр газрыг бүтээсэн агуу хүчрхэг Бурхан бүтээгч минь гэж ихэл гэж зааж өгөөгүй. Харин цоошин арга, цоошин нэр томьёо, цоошин харилцаа гэж танилцуулж өгч байгаа гэсэн үг. Тэгээ эндээс хэдүүлээ цаашаа харъя. Энэ харилцааны талаар. Иохан номын 5 дугаар бүлэг дээр ингэсэн. Харин Есүс тэднэрт эцэг минь буюу Есүс өөрөө Бурхныг яаж байна? Аав, эцэг гэж түүнтэй харилцаж байсан.
Тийм учраас дагалдагч нарын бас нүдэн өрөө дээр гараадсан байгаа байхгүй юу? Тэгээд яасан бэ гэхээр эцэг минь одоо болтол ажилласаар байна, би ч ажиллаж байна гэж айлдав. Тэгсэн чинь том асуудал үүссэн. Юу гэхээр үүнээс болж евдээчүүд түүнийг алахыг улам санаарахыг болсон. Аав гэж дуудах нь, Бурхныг аав гэж дуудах нь зүгээр л маш гоё зүйл байгаагүй. Энийг би та нарт хэлье. Одоо болохоор биднэрт аюу гоё санагддаг шүү дээ. Тийм биз дээ. Бурхныг те, Бурхан бол чинь чамд, Бурхан те танд хайртай, таны аав юм аа. Та итгэлээр дамжуулаад түүний хүүхэд мөхт гээл тэнгуул. Аюу гоё санагдаж байгаа биднэрт. Харин тэр үед, яг тэр цаг үед, Есүсийн цаг үед Бурхныг хэрвээ ааваа гэж дуудах юм бол таны амь насанд шууд аюул занал хэл тулгарна. Шууд утгаараа шүү заа. Хэрвээ Бурхныг та ааваа гэж дуудаж байгааг өөр хэн нэгэн хүн сонсох юм бол тэр цаг үед бол таныг шууд чирж гаргаж ирээд олон нийтийн дунд зогсоогоод энэ хүн өөрийгөө Бурхны хүүхэд гэж нэрлэж байна. Бурхныг ааваа гэж байна. Энийг чулуудаж аал гэдэг яах нь вэ? Шууд таны газар дээр нь чулуудаж алах тийм боломжтой цаг үе. Тийм учраас Бурхантай аав хүүхдийн харилцаа буюу Бурхныг ааваа гэж дуудана гэдэг нь тэр цаг үед бол те одоогийн бид нар шиг ийм ааваа гэж хүснээрээ орилж морилдог те ааваа намайг ашиглаач гэ те буруу ойлгоно уу зөв ойлгоно уу хамаа байхгүй те би өөрөө ингээ шууд чөлөөтэй харилцах тийм гоё эрх чөлөөтэй үе байгаагүй байхгүй юу. Тийм учраас Есүсийг яасан бэ? Бурхныг аав гэж нэрлээд байсан учраас Бурхныг эцгээ гэд байсан учраас Есүсийг загалмай дээр цовдлж алсан. Гол шалтгаан нь энэ юусоо. Энэ өөрийгөө Бурхан гэд байна. Өөрийгөө Бурхны хүү гэд байна. Энэ ер нь өөрийгөө хин гэж бодоод байгаа юм. Үүнд нь евдээчүүд яах нь дургуйцаад байсан баг. Загалмай дээр ганц удаа алах гэж оролдоогүй шүү дээ. Та нар мэдж байгаа бол те төрсөн Назартаа очиод те анхны номлолоо хийсний дараа энэ цаг үе ирчээд байна гэсэн түүнийг бүр чирж гаргаад хатан цөхөн дээрээс унах гэж хүртэл оролддог гэсэн те. Есүсийн амь насантай аюул занал илэрхийлээд тэгээд тэр олон нийтийн дунд те би Бурхны хүү, Бурхан бол миний аав гэж те ингэж зааж ярьснаасаа болж сүүлийнхаа 2 жилдээ тэр 3 жилийн идэвхтэй үйлчлэл хийхдээ эхний 1 жилдээ олон нийтийн дунд те чөлөөтэй ингэж ярьсан. Харин сүүлийн 2 жилд нь олон нийтийн дунд Есүс илт задгаа явхаас ч хүртэл яах нь болгоомжилж ихсэн. Яг тэгвэл түүнийг юугүй барьж аваад яах нь алчих гад байсан байхгүй юу. Тэгэхээр яасан бэ гэхээр Есүс үүнээс болж Бурхантай тэр аав хүүхдийн эцэг хүүгийн энэ ойр дотны харилцаа түүнийг ил тодор ааваа гэж дуудаж ирсэн. Энээс нь болж түүнийг алах гад юм. Бурхныг эцгээ хэмээн өөрийгөө Бурхантай адилтгсан гэж. Тэр миний аав юм бол би түүний хүүхэд нь бол би түүнтэй яах нь ижил. Тэгээ хүмүүс уурлаад түүнийг барьж авч алах гад. Гэхдээ чи Бурхныг чи бүтээгч гэж дуудаж болно, эдгээгч гэж дуудаж болно. Яг тэгвэл тэр мөн тий миний ялалт, миний бамбаа гэж чи дуудаж болно. Харин түүнийг чи ааваа гэж дуудаж болохгүй. Тийм цаг үе байхгүй юу? Тийм цаг үе соёл ахуй тий тэр нөхцөл байдал донд Есүс хэлж байгаа. Дагалдагч нар шууд алга ташаад баярлаа л тий. Ваа тийм үү? За хэдүүлээ бөөндөө хороороо тий. Ааваа тэгээгүй. Та төсөөлөө бодоорой. Хэрвээ таны амь насанд шууд аюул занал хийлэгтэй ийм зүйлийг танд тэ одоо хийгээ хэлэх юм бол та айгүй ноцтой бодно үсттэй. Би олон нийтийн дунд энийг хэрэглэх үү, ганцаараа байхдаа хэрэглэх үү, хизээ хэрэглэх үү, намайг ингэ хэлж байгаа хүн сонсчих болов уу? Одоо амар болгоомжтой болно. Хэрвээ ингэж хэлснээсээ болж алуулах хэмжээнд тийм аюултай болвол эн чинь зүгээр тоглоом биш байхгүй юу? Тэгэхээр яг энэ Христэд итгэсэн түүнийг дагж байгаа дагалдагч нарын хувьд Бурхантай харилцахын цоошин харилцаанд орж байгаа энэ харилцаанд тэдний хувьд баяр хөөртэй зүйл гэхээсээ илүүгээр нэг талаасаа амь насанд аюул занал хийсэн яах нь ноцтой асуудал байсан. Гэхдээ тэд нар энэ асуудлыг үл хайхран Есүст итгэж Бурхантай харилцахаар шийдсэн хүмүүс гэдгийг бид нар ойлгох ёстой. Өнөөдөр би Бурхныг ааваа гэж дуудснаас болоод хинч намайг юу хчгүй шүү дээ. Ер нь юу гэсэн чи яа дээ? Хүний эрх чөлөө мөлөө гэж бид нар чинь томорно үсттэй. Харин тэр үед тийм биш. Гэтэл Бурхныг ааваа гэж энэ дуудах энэ ямар гайхалтай өршөөл нэгүсэл ивэл вэ гэдгийг
Одоо бид нар харин тэр үн цэнийг нь яах нь вэ? Бид зарим талаараа бид нар ойлгохгүй, хүнддэтгэхгүй, Бурхантай харилцаан те энэ аав хүүхдийн энэ харилцаа ямар чухал харилцаа вэ гэдгийг бид нар яах нь вэ? Заримдаа бид нар те үл хайхраад яваад байгаа. Гэтэл тэр үед бол те амиа хүртэл зориулаад би энийг те ийм харилцааг үүсгэх үү? Би ингэж Бурхантай те эцэг хүүхдийн харилцаа тогтоох үгүй юу гэдэг чинь те амь насны чинь хүртэл те ирмэг дээр авчирж байгаа ийм ноцтой шийдвэр байхгүй. Өнөө цагийн Христэд итгэгч бид нар Бурхантай харилцах энэ харилцаа биднэрт ямар үн цэнтэй, ямар чухал харилцаа гэдгийг бид нар төдийлөн яг тэр байх ёстой, тэр зохистой тэр үн цэнийг бид нар өгөхгүй байна. Амь насаа хүртэл дэнчин тавиад хийх, эрхэмлэх ийм чухал харилцаа гэдгийг те бид ойлгох ёстой. Хуучин гэрээнд Бурхныг аав гэж огт хэлээгүй бол биш, хэлсэн байгаа. Жишээлбэл дуулал дэд хууль ном дээр тэр эцэг чинь бусуу гэж Мөсө те Израилийн ард түмнээс асууж байгаа. Тэр та нарын эцэг чинь бусуу. Египтээс та нарыг гаргаж ирсэн те тэр нэгэн бусуу. Эцэг хүн хүүгээ тэрвэрдэг шиг Бурхан та нарыг те халамжилт санаа тавьж байгаа биш үү? Дуулал номын 103 дээр те эцэг хүн хүүгээ өрөвддөг шиг Бурхан бид нар тийхүү нэгүүлсэнгүй ханддаг. Тэр өдгөө 2 дугаар Самуэль дээр Бурхан өөрөө Давидэд юу гэж хэлж өгнө вэ гэхээр те би түүнд эцэг нь болж тэр миний хүү болно. Онцгойлон сонгож авсан тэр Давидэд. Исая номон дээр та эцэг маань билээ. Та бидний бүтээгч гэдэг талаас нь те илүү хэлдэг. Та эцэг маань билээ, бид шавар, та бол урлаач. Биднийг бүтээсэн учраас та бидний эцэг гэж хэлж байгаа. Иремья номон дээр тэр өдгөө Бурхан өөрөө тийм ээ маш онцгой тэр иш үзүүлгийг амлалтыг өгсөн. Тэр нь юу гэхээр та нар намайг эцэг гэж дуудах болно гэдэг. Мөн Иремья номон дээр би Израильд эцэг нь харин Малахи номон дээр хуучин гэрээний хамгийн сүүлийн тэр номон дээр юу хэлсэн бэ гэхээр би эцэг нь юм бол намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Тэгээ Бурхан энэ дээр яг юу гэж хэлж байгаа вэ гэхээр би та нарын эцэг гэтэл та нар надтай яг эцэг хүүхдийн тэр зохистой зөв ойр дотн тэр харилцаа байхгүй байх гэдгийг Бурхан шүмжилж хэлж байгаа байхгүй юу? Би эцэг чинь юм бол та нар аавтайгаа те махан биеийн энэ аавтайгаа та нар яаж хүндэтгэж харилцдаг билээ дээ те. Гэтэл та нар би эцэг чинь юм бол та нар надтай яагаад тэгж харилцахгүй байна вэ гэж асууж байгаа. Малага 2:10 дээр юу гэхээр бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү гэж байгаа. Тэгэхээр бид нар эндээс бид нар юуг харах вэ гэхээр хуучин гэрээн дээр анханасаа Бурхан хүн төрлөختөндөө өөрийн сонгосон тэр Израиль ард түмэнтэй тэр өдгөө бүхий л хүмүүстэй буюу те энэ сүүлийн малах дээр хэлж байгаа. Бид бүгдээрээ энэ дээр бүр харь үндэстнүүдийн тухай ч хэлж байгаа байхгүй юу? Бүгд Бурханаар бүтээгдсэн учраас бид түүнтэй уг нь бол эцэг хүүхдийн юм харилцаатай байх ёстой хүмүүс юм аа. Гэтэл харин энэ харилцаа ерөөсөө яах нь те Бурханы хүсээд байгаа энэ харилцаа ерөөсөө зохистой байдлаар те бий болж чадахгүй байна гэдгийг хуучин гэрээ хэлж байгаа. Тэгээ хуучин гэрээн дээр нийтдээ Бурхныг аа буюу эцэг гэдэг тий Бурхан бол эцэг гэдэг яг энэ ойлголт нэр томьёо 15 удаа гардаг хуучин гэрээн дээр бүхэл бүтэн хуучин гэрээн дээр. Библийг те хэрвээ бид нар те ингээд нөгөө пропорцлаад харах юм бол Библи хуучин шинэ гэрээ 2 байгаа те хуучин гэрээ чинь баг Библийн 3-ны 2 нь штэ. Гэтэл Библийн те 3-ны 2 нь буюу те бараг 65%, 70%-ийг агуулж байгаа. Агуулгын хувьд те тийм их агуулж байгаа хуучин гэрээн дээр Бурхныг эцэг гэдэг ойлголт яах нь 15 удаа гарч байгаа. Харин шинэ гэрээн дээр зөвхөн Иохан ном дээр гэхэд яг эцэг аав гэдэг нэрээр 100 удаа тэгээ араас нь тийм ээ тэр та нарын эцэг учраас жишээлбэл түүнд залбирахтаа түүнд гэдэг нь одоо эцэг гэдгийг давтаж хэлж ийн гэсэн үг л дээ. Гэхдээ яг аав эцэг гэдэг үгээр биш. Аав гэдгийн араас түүнд тэр гэдэг ч юм уу те. Аав чинь та нар тайртай. Тиймээс тэр та нар санаа тавьдаг жишээлбэл те. Тэгэхээр нийтдээ яг эцэг аав гэдгээр 100 удаа харин те 150 орчим удаа. Зөвхөн Иохан ном дээр. Тэгэхээр та төсөөлөд үзтээ. Хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрыг харахаар Бурхантай харилцах харилцааны үед ямар те ийм огцом өөрчлөлт гарсныг та нар харж байна, анзаарж байна эндээс.
Тийм учраас Есүс бидэнд юу гэж хэлж байна вэ гэхээр те. Энэ бол Есүсээр дамжуул бидэнд өгөгдсөн тэр ивэл нэгүсэл ахгүй. Бурхныг ааваа гэж дуудах эрхэм те энэ эрх мэдэл гэсэн үг. Тэгэхээр Есүс эцэг бурханд хүрэх тэр зам гэж өөрөө байсан. Зам үнэн ам бол би байгаа юм а. Хинч надаар дамжлаггүйгээр эцэгт хүрэхгүй. Та нар намайг мэдсэн бол эцгийг минь мөн мэдэх болно. Одооноос эхлэн та нар түүнийг мэддэг болов мөн түүнийг харсан. Яагаад гэвэл Есүс хүүн биднэрт эцгийг танилцуулж өгсөн. Иохан номын 1-р бүлэг дээрээс хинч хизээж бурхныг хараагүй. Тиймээс хинч хизээж бурхантай яг тэр зүү зохистойгоор яаж харилцах ёстойг тэд нар мэддэггүй. Иохан номын 4-р бүлэг дээр үгсэн бол бурхан бол сүнс угна тийм ээ. Түүнд мөргөгчт нь сүнс үннээр мөргөх ёстой. Гэтэл та нар те зүү зохистой байдлаар түүнд мөргөж хүндэтгэж та нар чаддгүй гэдгийг Есүс хэлдэг. Тэгвэл энэ бурхантай бид нар яаж харилцах ёстой юм бэ? Есүс өөрөө бурхантай харилцах тэр цоошин харилцааг тэр бид нар зааж өгөөд өөрөөр нь дамжин эцэгт хүрэх боломжтой болгоод тэр өөрийнхөө амьдралаар дамжуулаа те энэ залбирлын амьдрал бурхантай харилцах харилцаа ямар байх ёстой вэ гэдгийг бид нарт яг нөө биечлэн үзүүлж ингэж харуулсан. Бид итгэлээр бурхны хүүхдүүд болсон. Иохан номын 1:12-ыг бид нар сайн мэдэн тийм үү? Харин өөрийг нь хүлээн авсан болгонд Есүсийг аврагч гэж үрж хүлээж авсан тэр хүн болгон гэсэн үг. Түүний нэрэнд итгэгчдэд тэрээр бурхны хүүхэд болох эрхийг өгсөн. Та Есүст итгэдэг үү? Та Есүсийг зүрх сэтгэлдээ аврагч эзэн болгож хүлээж авсан уу? Тэгвэл та бурхны хүү, та бурхны охин. Та одоо түүнийг ааваа гэж дуудах эрхтэй. Манай аав эмч хүн л дээ. Та нар мэдэх бах те. Манай аав ээжээр хоёулаа эмч. Тэгээ би аав дээрээ би орохдоо те. Аав дээрээ аавынхаа би ажил дээр очлоо гэж бодъё л доо те. Аав дээрээ аавынхаа ажил дээр орохдоо би эмчээ. Би орж болох уу? Эмчээ гэж би харилцдаг уу? Би өвдөх үедээ тийм ээ. Би өвдлөө штэ. Би халуурлаа те. Тэгээ би аавыгаа те өвдсөн үедээ би эмчээ надад туслаа гэдгүү. Манай аав хүүхдээ эмч. Бусад хүүхдүүд манай аавыг эмчээ гэж дууддаг. Харин манай аав эмч байсан ч гэсэн би бол аавыгаа яах нь вэ? Хизээч би эмчээ гэж дуудаж байгаагүй. Харин би ааваа гэдэг. Яг л энэ харилцааг бурхан хүсээд байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Мэдээж та түүнийг те нөхцөл байдал тохируулаад бурханы тэр эдгээгчтэй, ялагч малагч гэх мэт нэрүүдийг барай залбираараа зүгээр тэр нь буруу байхгүй. Гэхдээ хамгийн чухал буюу эцэг хүүхдийн харилцаа, аав хүүхдийн тэр харилцаа хэрвээ гээгдэх юм бол хамгийн чухал зүйлээ бид ээж юм орхигдуулаад байна гэсэн үг. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас Еврей ном дээр бидэрт юу гэж хэлдэг вэ гэхээр та нар тэр бурхан эцэг рүүгээ аав дээрээ та нар зоригтойгоор иргээд байгаа байхгүй. Зоригтойгоор түүнийг ааваа гэж дуудахаас битгий ич тэртэй та нарыг хүлээж аавна. Тэр та нарт хайртай. Түүн дээр зоригтойгоор ойртон ир гэж хэлж. Ааваа. Ямар ч нөхцөл байдалд байсан ааваа гэхэд болно гэж. Би тэгээ залбирч сурмаар байсан. Нөгөө хүмүүс янз бүрээр залбираад байна шүү дээ. Энд нэг нь ч үхий гээл те. Тэнд ч нэг нь те ингээл янз бүрээр залбирал. Тэгээ би яаж залбирахаа мэдэхгүй. Тэгж байгаа бид тэр цуглааны пастортай уулзахаар шийдээд тэгээд тэр Чоо гэдэг пастор дээр те би орчуулагчаар нь дамжуулаад би очоо те. Би ингээ яаж залбирахаа мэдэхгүй байна. Тэг ингээ хүмүүс янз бүрээр залбираад та надад нэг залбирах хамгийн энгийн тэр нэг аргыг хилээд өгөөч гэдэг. Тэгсэн чинь тэр пастор юу гэж хэлсэн бэ гэхээр бурхан бол яг л аавтайгаа адилхан. Чи аавтайгаа яаж ярьдаг вэ? Тэр шиг л яри гэж надад хэлсэн байхгүй хамгийн анх. Тэгээ би гэрлүүгээ харих замдаа би зөндөө бодсон те. Нэрээ би аавтайгаа яаж ярьд юм бол гэж те. Өөрийгөө би яах нь. Тэр болтол би хизээч тэгж бодож байгаагүй байхгүй юу? Ер нь аавтайгаа яаж ярьд юм ш. Очоо шууд л ярина ш. Тэ. Тэрнээс би аавтайгаа яаж ярих уу гэж нэг амар. Яг би буруу юм хийсэн үедээ бол тэгж боддог байсан л та. За яаж хэлэх үү те. Мэдээж нэмэн те. Тэрнээс бусад үед бол би аавтайгаа яаж ярих уу гэж бодлгүйгээр ямар нэгэн юм бодож төлөвлөгүйгээр зүгээр шууд аавтайгаа харилцдаг. Тэгээ би бодож байгаа. Бурхантай бас нэг олон юм бодоод байлгүйгээр те. Олон юм тооцоолол ингэж ярил яах бол тэгж хэлвэл яах бол аль нь дээрвэ мэрвэ гэдэг нэг бодоод байлгүй зүгээр л тэгэл ярих хэрэгтэй юм бол тэгэл зүгээр л ярил л да гэж бодсон. Тэгээ би тэрийг хэрэгжүүлж үтсэн шүү дээ. Өсвөрөө хөх тахта. Манай гэртээ бүр хаасан 5 шарын тийшээ. Эндээс би төрлөө усан цуугаад бараг цаг 30 минут явнаа тийшээ ч те. Тэгээ явж байгаа хоорондоо би
төрөлөө бусны хамгийн хойно зогсож байгаад би те. За би автагаа ярьж байгаа юм шиг төсөөлөөд би яг тэрийгээ сандаг л да. Тэгээ би ярьж эхэлж байгаа байхгүй. Бурхан минь ээ. Энэ төрөлөө бусны дээдлийн юм нь олон удаа битээ салаасаа тэр дээдлийнх нь юм нэг салаад тэгээ байс гэж байгаа л нөгөөд нь салчин те. Тэгэл би энэ битээ салаасаа те би хурдан гэртээ харихынсаа ингээл ярьж эхлэв. Очоод би гэрийнхэндээ юу гэж хэлэх вэ? Би гэртээ яах вэ гээл. Тэ зүгээр ингээл ярилцаж яг ингэж те би дасгал хийж үзчихсэн. Тэгээ надаа айгу те ийм амархан байсан юм уу л гэж бодсон те. Ийм амархан ийм энгийн байсан юм уу? Тэгээ энэ хүмүүс юун сүр бадруулд юм дээ л гэж бодсон те. Яагаад сандал мандал зохиол те. Бүр ингээл те. Бүр ингээ амар сүртэй те миний хувьд л те. Яагаад тэгээд идэм бол доо. Тэгээд би дотроо гэж бодсон. Энэ хүмүүс автагаа ингэж л ярьдаг бах та гэж бодсон. Тэ гэртээ ороод те. Аава! Яг зүгээр тэр чинь нэг өсвөрийн хүүхдийн те хөгжилтэй бодлоо л доо. Тэгээд би за те. Хэрвээ ийм л ингийн болвол ийм л ингийн. Автагаа би имиж бас хүндэтгэж харьцдаг тийм үү? Гэхдээ би автагаа бас ойр дотн би харьцдаг. Яг л түүн шиг те. Ерөөсөө те маш ийм энгийн байх хэрэгтэй байна гэдгийг ойлгож ирсэн. Ром номын 8 дугаар бүлгийн 15-аас 16 дээр дахин айдаст хүргэх боолчлын сүнсийг та нар хүлээж аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид Аава гэж дууддаг. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилгээ гэж. Тэгэхээр Христ итгэх мөчид бид ариун сүнсийг хүлээж авсан бөгөөд одоо энэ ариун сүнсээр дамжуулан бид Бурхны хүүхдүүд болсон. Үрчлэлийн сүнс буюу те. Бид урд нь түүний дайснууд байсан, харин одоо бид нар түүний хүүхдүүд болсон. Тэгээ энэ ариун сүнсээр дамжуулан бид Бурхныг одоо аав гэж дуудах боломжтой болсон. Энэ харилцаа бий болсон гэсэн үг ариун сүнсээр дамжуулан. Үүнийг бид нартай ойлгох хэрэгтэй. Тэгээд гайхалтай нь юу гэхээр те яг бидний энэ залбирлын энэ харилцаан донд юу гэхээр Матай 6 дээр Есүс хэлсэн байна. Эцэг чинь та нарт юу хэрэгтэй гуйхаас чинь өмнө мэддэг. Тийм ээ Бурхан бидний амьдралын бүх нөхцөл байдал бүгдийг мэддэг. Баяртай байна уу, гунигтай байна уу? Зарим хүмүүсийн өмнө те би гунигтай хэцүү байгаа хэрнээ би юу ч болоогүй юм шиг царайлж бол би чадна. Харин Бурханы өмнө те яагаад ч нэмэргүй. Тэр зүрхний те бүх гүнд нуугдсан байгаа тэр бүх бодол санаа бүгдийг Бурхан мэддэг, нөхцөл байдлыг мэддэг. Тэгвэл гуйх хэрэггүй гэсэн үг биш. Тэр мэдэж байгаа бол бүр мэдэх тусам нь харин бид нар яах ёстой вэ? Тийхүү бид нар залбирах буюу аава гэж дууд. Тэр зүрх сэтгэлээ байгаагаар нь түүнд уудал гэсэн үг. Зовж байгаа бол зовж ийн гэдгээ хэл. Баяртай байгаа бол баяртай байгаагаа түүнд илэрхийл. Аавтайгаа те чөлөөтэй харилц. Гуйгаас ч өмнө мэддэгч гэсэн гуй. Харилц гэж. Энэ харилцааг те илүү онцлоод байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ Матай номын 7 дугаар бүлгийн 11 дээр махан биеийн те бидний тэр махан биеийн аав эцгүүтээ зүүрлж хэлж байна. Та нар ёрын муу атлаа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг. Ямар ч аав хүн, ээж хүн те хүүхдүүдтэй сайныг хүсдэг тийм үү? Гэтэл юу гэхээр тэр тусмаа хэрвээ тийм юм болвол те тэр тэнгэрлэг эцэг чинь махан биеийн эцгүүд хүртэл гим нүгэлтэй штэ бузар. Өнөөдөр те үр хүүхдээ ямар муу мухайг үйлдэж байгаа те тэр эцэгхүүдийн жишээг заримдаа те бүр төсөөлхийн аргагүй тийм зүйлүүдийг бид нар бас мэдээнээс сонсдог. Бидний эргэн тойронд бас тохиолдсон байдаг. Гэтэл Бурхан тэр сайн эзэн тэр хувиршгүй тэр хайрын эзэн өөрөөс нь гуйж байгаа өөртөө нь харилцаж байгаа тэр хүмүүст илүү сайныг хийж өгөх нь лавтай босоо гэж. Илүү сайныг хийж өгнө. Бурхан мэддэг. Гэхдээ энэ залбирлаар дамжуулаад харилцаагаар дамжуулаад бидний те амьдралд шаал өөр зүйлтэй Бурханы тэр хүсэл төлөвлөгөөг бид нар ойлгож таньж мэдэх түүнтэй ярилцах энэ зүйл бидний амьдралд тохиолдно гэж. Бид нар шинэ харилцаанд орсон. Тэгээ энэ шинэ харилцаанд орохдоо зэрэгцээд биднэрт бас шинэ эрх мэдэл өгөгдсөн. Энийг хэдүүлээд товчгаарай. Иохан номын 16 дугаар бүлгийн 23-аас 24 дээр үннээр би та нарт хэлье. Та нар эцгээс нэрээр минь юу ч гуйсан тэр та нарт өгнө. Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр гуйхтан баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээж авна гэсэн. Тэгэхээр хуучин гэрээний евдэчүүдийн хувьд тэд нар нөгөө Бурхны эдгээгч гэдэг нэрийг бариад гуйна. Тийм ээ? Ялалт гэдэг нэрийг бариад гуйна. Бурхан бол хончин гэдэг тэр нэрийг бариад яах нь вэ? Гуйна. Залбирна. Гэхдээ тэд Есүсийн нэрийг барьж хизээж гуйж байгаагүй. Тэрийг Есүс хэлж байгаа байхгүй юу? Цоошинд харилцаа, одоо цоошин эрх мэдлийг Есүс бидэнд өгж байгаа нь юу гэхээр
Та нар Бурхныг ааваа гэж дууд түүнтэй харилц. Гэхдээ Есүсийн нэрээр. Цоошин эрх мэдлийг өгж байгаа байхгүй бид нарт. Есүсийн нэрээр. Өдийн үртэл та нар Есүсийн нэрээр гуйгаагүй. Угаасаа өдийн үртэл буюу тэр үеийг хүртэл яах нь хинч Есүсийн нэрээр хизээч залбирч байгаагүй. Харин одоо Есүс яасан бэ гэхээр Есүсийн нэрээр залбирах, Бурхантай харилцах тэр эрхийг биднэрт өгж байгаа. Тийм учраас та нар гуйгаараа баяр баясгалан та нарт дүүргэхдхийн тулд та нар хүлээж авна гэж. За ингээд яасан бэ гэхээр Иохан 16-аас хэдүүлээ үргэлжлүүлээд харъя. Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Одоо бид нар Есүсийн нэрээр чөлөөтэй гуйдаг те. Тэгээд юу гэж байгаа вэ гэхээр энэ дээр Есүс нэг чухал зүйлийг хэлж байгаа. Би та нарын өмнөөс эцгээс гуйна гэж байгаа юм биш. Айгуу чухал үгийг хэлсэн байгаа. Энийг хэдүүлээ анзааръя. Есүсийн нэрээр гуйна гэдэг нь яг юу гэсэн утгатай юм бэ? Энийг бод гэсэн. Есүсийн хэлснийг буруугаар ойлгочих боломжтой хүмүүс. Тийм учраас Есүс араас нь тайлбарлаж өгч байгаа байхгүй юу? Та нар нэрээр минь гуйх болно. Есүсийн нэрийг барьж гуйна. Гэхдээ энэ нь яг юу гэсэн утгатай юм, юу гэсэн утгагүй вэ гэдгийг Есүс тайлбарлаж өгч байна. Энэ нь юу гэсэн утгагүй вэ гэдгийг хэлж байна тийм үү? Ямар агуулгагүй байна. Есүс миний өмнөөс эцгээс гуйна гэсэн үг биш шүү гэж хэлж байна. Тодорхой хэлж байна. За би гар өргүүлээд яах вэ? Гэхдээ бидний хідэн тийм ээ магадгүй те. Есүс яагаад энэ үгийг араас нь ингэж яг тодруулж хэлсэн болоо? Яагаад гэвэл маш олон хүмүүс Есүсийн нэрээр гуйна гэдгийг буруу ойлгох боломжтой. Учираас Есүс аль хэдийнэ яах нь вэ? Ингэж буруугаар ойлгож болохгүй шүү гэдгийг биднэрт хэлж байна. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр те Есүсийн нэрээр гуйна гэдэг нь Есүс бидний өмнөөс гуйна гэсэн үг биш ээ. Та нар ингэж л андуурж болохгүй шүү гэдээ Есүс араас нь хэлж байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь ямар утгатай юм бэ? Есүс араас нь юу хэлж байгааг вэ гэхээр та нар намайг хайрлсан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул эцэг өөрөө та нарыг хайрладаг. Эцэг өөрөө та нарыг хайрладаг буюу Бурхан өөрөө та нартай шууд яах нь вэ? Харилцаатай. Тийм учраас биднэрт Христийн шашны лам хэрэггүй байдаг байхгүй юу одоо? Бидний юмыг те залбирлыг Бурхантай харилцааг ингэж дамжуулж өгдөг өөр хэн нэгэн те хүн биднэрт хэрэггүй байдаг. Шууд тэр Бурхан эцэгтэй бид нар шууд хувьчилсан тэр харилцаатай. Энийг Есүс хэлээд байгаа. Тэгээ Есүсийн нэрээр гуйна гэдгийг бид нар зөв ойлгох хэрэгтэй. Та нар Бурхантай те шууд харилцаатай болсон гэдгийг хэлж байгаа. Буруугаар ойлгож болохгүй. Есүсийн нэрээр залбирн гуйна гэдгийг те харилцана гэдгийг буруугаар ойлгодог түгээмэл хид хідэн жишээнүүдийг би та нарт хэлье. Зарим нь үүнийг шидэд тарина гэдэг гэж ойлгодог. Ямар ч залбирт хэлээл араас нь Есүсийн нэрээр гिचх юм бол тэгэл биелнэ гэж бодож. Тийм учраас шидэд тарина Есүсийн те нэр гэдэг бол те нөгөө бэрдтэй харьцаж байгаа юм шиг. Юу ч хэлсэнтэй биелүүлэх хэрэгтэй юм шиг. Эсвэл энэ бүх хариултын баталгаа. Ерөөсөө Есүсийн нэрээр гэж те би залбирж ирсэн миний залбирлын хариулт биелээгүй байсан чи нөгөө Есүсийн нэрээр гэдгээ мартсан биш араас нь. Тэгэл биелээгүй юм биш. Тийм биш ээ. Эсвэл тийм ээ хөсөлт өргөдлөө бид нар нэг батлуулаад нэг гарын үсэг мүсэг зурулдаг штэ тий батлуулдаг тий нэг дараагаар мө боосоор тий. Тийм юм биш. Есүсийн нэр гэдэг чинь тий ингээ нэг тамга дарж байгаа тий боосын тий гарын үсэг авж байгаа тийм юм биш. Есүсийн нэрийг ашиглан бас юу хүснээ гуйж болно гэсэн үгч биш. Яг л Есүс та нар юу хүснээ гуйган гутал бид нар тэрийг нь те юу хүснээ гуйна гэд бид нар буруу ойлгодог. Гэтэл Есүс те Бурхны хүслийн дагуу залбирх нь гэдэг нэг сургаал байгаа заяа биднэрт. Бурхны хүслийн дагуу залбирх нь. Тэн дээр би илүү тодорхой зааж өгье. Дараа нь Бурхны хүслийн дагуу залбирна гэдэг. Есүс та нар юу ч гуйсан та нарт биелнэ гэдэг үгийг нөхцөлтэй хэлсэн байгааг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр нөхцөл нь юу вэ гэхээр би өнөөдөр товчгоо хэлчих. Эхнийх нь та нар миний дотор байгаа бол би та нарын дотор байгаа бол. Нэгүгээр хэлэх юм бол Есүстэй яах нь вэ? Яг нэгдсэн байгаа бол гэсэн үг. Хоёр дахь нь миний үг та нарын дотор байгаа бол. Гурав дахь нь эцгийн хүслийн дагуу залбирвал юу ч гуйсан биелнэ. Юу ч гэдэг нь тэгвэл Бурхан юу хүсдэг вэ гэдгийг та бодоод үзээрэй.
Есүс юу хүсдэг вэ? Есүс ямар үг тушаалаа биднэрт өглөө? Бид нар тэрнийхэн дагуу хийж гинүү, залбирж гинүү үгүй юу гэдгээ шалгаж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тийм биш байж юу ч гуйсан биелүүлнэ гэж бид нар дайрч болохгүй гэсэн үг. Надаас би урд нь та нарт хуваалцажсэн санагдаж байна те. Гэтэ яхад хэлээ те. Гудамжинд хөвчээсэн нэг ах дээр очоо те. Ахаа гэд босгож ирээ түүнд сайн мэдээ хаалцсан чинь нөгөө хүн чинь надад юу гэж хэлсэн бэхээр өө чиний бурхан чи ямар мундаг бурхан бэ те. Хэрвээ тийм мундаг юм бол надад 2 шил арх яг одоо өгөөч гэж залбираад өгсөн те. Яг одоо надад 2 шил арх өгчих. Тэгвэл би Есүс итгэе. Уучлаарай. Бурхан гим нүглийг тэ хүний тэр махан биеийн тэ тэр хүсэлд ачаад тэр Яаков номдэр хэлдэг шиг тэ тэр буруу хандлагаар залбирсан тэ тэр зүйл хариулдаггүй гэдэг нь тодорхой байдаг. Юу ч залбирх уу? Бурханы хүслийн дагуу юу ч байхгүй юу да. Есүсийн үгийн дагуу юу ч байхгүй юу? Тэрнээс миний хүсэл, миний шуналт ачаалын дагуух юм бүхэн гэсэн утгатай биш гэдгийг бид нар ойлгох ёстой. Есүсийн нэрээр гуйна гэдэг нь ийм буруу ойлголтууд байдаг. Харин Есүсийн нэрээр гуйна гэдэг нь ямар ойлголт байх ёстой вэ гэвэл Библийн маш олон тэр ишлэлүүдийг бид нар нийлүүлээд дүгнэх юм бол Есүстэй адил харилцаа ба хандлагаар Бурхантай зохистой харилцана гэдэг чинь Есүсийн нэрээр гуйх үүнийг ингэж бид нар томьёолж болно. Тэр алдар магтаалыг авах ариун Бурхантай бидэрт хайртай Бурхантай тэгтээ гим бурууг үзэн яддаг тэр Бурхантай бид зохистойгоор харилцсан. Есүс эцэгтэйгээ яаж харилцдаг шиг бид түүнтэй тэгж харилцсан гэсэн үг. Би Есүсийн нэрээр хийж үйлдэх талаар нэгтэй өнгөрсөн намар сургаал дээр зааж ясныг та нар санаж иж магадгүй. Есүсийн нэрээр үйлдэнэ гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэг нь та өөрийгөө Есүс гэж бодоорой гэж зааж исэн. Санаж байна уу та нар? Өөрийгөө Есүс гэж бод. Тэгээ Есүс миний оронд байсан бол ямар шийдвэр гаргахгүй яаж хийж үйлдэх байсан бол гэж бод. Өөрийгөө Есүсийн оронд тавь гэсэн үг. Есүсийн нэрээр аливаа зүйлийг хийж үйлд гэдэг нь. Өөрийгөө Есүс гэж бодож үйлд. Тэгвэл Есүсийн нэрээр залбирна гэдэг нь яг адилхан байхгүй юу? Есүс эцэгтэйгээ яаж харилцдаг байсан шиг харилц. Есүс эцгээсээ юу гуйх байсан бэ? Яг л тийм зүйлийг гуй. Есүс эцгээсээ юу гуйхгүй байсан бэ? Тийм зүйлийг битгий гуй. Шал дэмий цагаа өрөөл те. Тийм зүйлийн төлөө мацаг байрал 40 хоног мацаг байрал өөрийгөө зовоогоол те. Яг гэвэл Бурхны хүсэхгүй байгаа зүйлийг те бид нар хүчээр түүнээс авна гэж байхгүй. Тийм учраас Есүс эцэгтэйгээ яаж зохистой харилцдаг шиг энэ том өргөн төр харилцааны дунд те гуйл залбирал гэдэг нэг ганцхан сувг байна те. Тэрэн дээр хүртэл Есүс яаж хийсэн шиг ингэж үйлдээл гэсэн үг. Би яг саяны 7 хоногт дуулал номын тухай 2 ном уншсан. 2 ном. Нэг нь те дуулал номоор дамжуулж яаж те өөрөө ингэ сүнслэг тэр харилцаагаа тэтгэх вэ гэдэг ном. Нөгөөдг нь дуулал номын айгүй нарийн тайлбар байхгүй юу? Бүрөөсөө маш нарийн тайлбар. Тэр бол илүү те еврей хэлнийхэн талаас малаас гэдэг. Ийм 2 ном би сүүлийн 7 хоногийн дотор 2 ном байсан. Энэ 2 номыг уншиж хахад надад те би яг нэг зүйлийг ойлгосон байхгүй. Тэр нь юу гэхээр дуулал дээр байгаа дуулалууд чинь нэг талаасаа хүмүүсийн бурханд хандж байгаа яах нь залбирлууд. Тэндээс бид нар те сурдаг жишээ авдаг. Тэгээд би те дуулал номыг би буруугаар ойлгож хэрэгжүүлж явах үедээ би те нэг хэсэг би юу гэж залбирж исэн гэж бурхан минь те үзэн ядал бити үзэн яд уучил гэд бурханы одоо шинэ гэрэн дээр тушаал байна штэ. Тэгэн гутал нь би хуучин гэрэж гэсэн бурханы үг юм чин те. Энэ Давид те миний дайснуудыг устгаач мустгаач гэд те. Бүр дайснуудын минь толгойг хүртэл те аваач мааваач гэж залбирж явах чинь те би бас тэгж залбирч болох юм байна гэж бодсон бэ. Тэгээ би дотроо те яасан бэ гэхээр те бурхан минь те мэдээж өшөө авахч нь би биш. Библиэлд өшөө авахч нь бурхан гэж хэлсэн байдаг те. Тэгвэл би ч одоо өшөө авахч бурханаасаа гуйж байгаа байхгүй те. Бурхан минь тэднийг та шийтгэхэд өгөөч. Гэхдээ би бол шийдэхгүй. Яг гэвэл та намайг те бусдаас өшөө авч болохгүй гэж хэлсэн учраас таны үгэнд дуулууртай байгаад би бол тэднийг шийдэхгүй ямар нэгэн муу зүйл тэдэрт хийхгүй. Гэхдээ та харин үзүүлээд өгөөч. Буруу ойлгосон үедээ би тэгж залбирч байсан. Давидаас жишээ аваад те. Тэр Давид эзний тааллыг олсон хүн хүртэл ингэж яхад те. Би энэ ганц нэг ингэ залбирахад яах вэ гэж бодсон те. Харин
Есүстэй адилхан залбирах ёстой гэдгийг ойлгоод одоо яасан бэ гэхээр загалмаа дээр Есүсийн залбирал надад орж ирж байгаа байхгүй юу? Давид зүрх сэтгэлээ байгаагаар нь бурханд асгасан нь буруу биш. Буруу биш. Энэ бол хүн бурхан хоёрын тэр амьд үнэн харилцааны жишээ мөн үү мөн. Харин Есүс биднэрт яаж дайснаа үзэн ядах нөхцөлд яаж залбирх уу гэдэг жишээг Есүс биднэрт загалмаа дээр харуулж байгаа байхгүй. Ааваа тэднийг уучлаач. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Вау. Тэг би одоо Давид шиг залбирдаг хүн болмоор байна уу? Есүс шиг залбирдаг хүн болмоор байна уу? Гингуут л яаж юм? Би Есүс шиг залбирдаг тэр нэгэн болмоор байна. Яагаад гэвэл би Давидын нэрээр залбирдаггүй. Би Есүсийн нэрээр залбирдаг. Би Давидын нэрээр эсвэл би Мосегийн нэрээр амьдрдаггүй. Харин би Есүст итгэлээр Есүсийн нэрээр амьдрах ёстой. Миний үлгэр дуурайлал мэдээж Давид Мосегоос би сурах юмаа сурж байгаа. Тэрийг үгүйсгээгүй. Хүний амьдрал тохиолддог тэр бодиттой бүх зүйлүүдийг тэднээс харж байгаа. Бурхан ямар нэгүүлсэнгүй гэдгийг хардаг. Гэхдээ би Есүстэй адилхан болох дуудлагатай. Тэр итгэлийн төгс үлгэр жишээ болсон тийм үү? Есүсийг даган дуурайх дуудлагатай. Миний харилцаа тэгвэл бас яг л Есүстэй адилхан байгаасаа аава хүнд хэцүүгийн дунд, нөхцөл байдлын дунд аав руугаа чөлөөтэй ирдэг, ханддаг. Гэхдээ зөв зохистойгоор. Үүнийг бид сурах хэрэгтэй болж. Тэгэхээр одоо бид нэр ингэж харах юм бол залбирлын амьдрал бидний харилцаа ямар их зүйлийг сурах ойлгох хэрэгтэй вэ гэдгийг бид ойлгож байгаа. Эзний үг биднэрт энэ бүхнийг зааж байгаа. Тиймээс бүгдээрээ Библийн анхааралтай бид нарт уншиж судлах хэрэгтэй. Залбирлын талаар Бурхан биднэрт яг юу гэж өгснийг бид буруугаар ойлгоод яваад ах юм бол буруу хэрэгжүүлнэ гэсэн үг. Бурхантай тэр зохистой байдлаар нь харилцаж чадахгүй байх гэсэн үг. Харин зөв зохистой харилцаж Бурхан яг түрүүн Израильчуудад Малахи номын эцсээр хэлсэн шиг та нар надтай яг эцгийн хувьд, эцэг хүүхдийн хувьд яаж харилцах, миний хүсэж байгаа яг түүний дагуу та нар харилцаж чадахгүй байна гэж зэмлсэн шиг харин шинэ гэрээ эхлэхдээ яах нь вэ? Бид Бурхан эцэгтэй чөлөөтэй харилцаж түүн дээр яг аав хүүхдийн хувьд чөлөөтэй ирж болно гэдэгтэй яг энэ шинэ харилцаа, шинэ эрх мэдлийн дагуу бид амьдрах ёстой гэсэн. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Дүгнээд харах юм бол итгэгч бид Бурхантай цоош нь харилцаатай болсон. Энэ бол аав хүүхдийн харилцаа. Та түүнийг ааваа гэж дуудаарай. Дараагийнх нь итгэгч бид цоош нь эрх мэдэлтэй болсон. Та Есүсийн нэрээр залбираарай. Есүсийн нэрээр Есүс ямар үлгэр дуурайлаар тэр харилцааг тогтоосон шиг тийм үү? Авч явсан шиг. Яг л тийм харилцаанд дунд та байгаарай гэсэн үг. Амен. Тэгээ залбирлын талаар өнөөдөр оршил болгож энэ хоёр зүйлийг л та нартай хуваалцъя. Дараагийн сургаалуудаас эхлээ бид нар маш залбирлын талаар маш гайхалтай Библийн эсгүүдийг бид нар хамтдаа судалж сурах болно. Ирэх ням гарагт Бадамзуул хуучин гэрээний маш нэгэн алдартай залбирал болох Ябез гэдэг хүний залбирлын талаар заана. Маш онцгой залбирал байдаг хуучин гэрээний. Тэр хүний талаар нэг олон юм байхгүй л Библиэлд. Гэхдээ тэр хүний залбирсан нэг онцгой залбирал байдаг. Тэндээс бид нар залбирлын талаар яг гуйлт хүсэлт гэдэг зүйлийн талаар бид нар хамтдаа эх 7 хоног сурна. Тэгэхээр та яах вэ гэхээр би танд нэг уран болгож хэлэх зүйл нь юу гэхээр та энэ залбирлын цуврал номлолууд явж явах үед та шинэ гэрээг нэг бүтнээр нь унших зорилго тавиач гэж би урамшуулмаар байна. Шинэ гэрээг Библи. Матагаас эхлүүлээд илчлэл ном дуустал. Ялангуяа сайн мэдээний 4 номыг Есүс эцэгтэйгээ яаж харилцаана гэдгийг та дахиад нэг уншаад үз. Гүйлгээд хар залбирлын талаар энэ дээр юу гэж зааж гин юу гэж хэлсэн байна гэдгийг та дахиад нэг яах нь эргүүлээд нэг хараад тэр том дүр зургийг нэг олж аваарай. Харин ням гарагт бүгдээрээ яах нь ялангуяа залбирлын талаар бид тэр онцгой хэсгүүдийг хамтдаа сурч судалнаа. За тэгээд би та нартай жижиг бүлгээр хоорондоо хуваалцах нэг 2 асуулт та нарын дунд өгье.
Тэгээ бүгдээрээ те нэг дээдл нь 3 үнэтэй ч юм уу те жижиг бүлэгт сандлаа эргүүлээд нэг 10 минутын хугацаа ямарчсан та нарт өгье. Бурхантай ямар төрлийн харилцаатай байна вэ? Зүрлэх юм бол бурхан хүн байна уу? Эзэн боол юм уу те? Гэх мэтчлэн тийм ээ. Эсвэл аав хүүхдийн харилцаа танд илүү давмгай байна уу? Зүгээр л та нэг энгийн ингээд төсөөлөд үзэхээр та залбирахтаа ааваа гэдэг үгийг илүү хэрэгэлдэггүй, эзэн минь гэдэг үгийг илүү хэрэгэлдэггүй. Зүгээр л нэг бодоод үзээрэй заяа. Буруу гэсэн үг биш шүү заяа. Тийм зүгээр л те. Ер нь би нэг юм цаанаасаа те миний ямар ч бодол саналгүйгээр би залбирахад юм уу харилцаа маань ер нь аль талын харилцаа те илүү давмгай байдаг вэ гэдгээ нэг харъя. Тэгээд аав хүүхдийн энэ шинэ харилцаагаа та хэрхэн мэдэрдэг вэ? Бурхныг ааваа гэдгийг эсвэл та түүний хүүхэд нь гэдгийг те ямар байдлаар та ер нь мэдэрдэг вэ? Харилцаагаа илүү тэтгэн ойртуулахын тулд өөрчлөх ёстой зүйл байна уу? За хоёр дахь нь тийм ээ Бурхны эцэг танд хайртай гэдгийг та ямар байдлаар мэдэрдэг вэ? Адилхан. Гэхдээ илүү үүнийг залбирал ба гуйлтын хариултын хүрээнд илүү хуваалцаарай. Жишээлбэл те залбирлын ийм хариултаар дамжуулаад Бурхан надад хайртай аав гэдгийг би илүү их харсан. Бодтой те нэг юм жишээ гэсэн үг. Гэхдээ гуйл залбирлын хүрээнд шүү за. Окей. За тэгээ 10 минутын хугацаа та нарт өгье. 10 минутын дараа те Магдалины баг бид нарт үйлчлэх болно.